Сайн байцгаана уу? Энд байна. За өнөөдөр би бас нэгэн хэцүү ишлэлийг уншихаар бэлдсэн байгаа. Хүн минь зүрх сэтгэлээ надад өг. Нүд чинь замын минь ажиглаад баярлаг. Учир нь садар самуун юм болмоос гүн цоног бөгөөд завхаа юм болвоос нарийн худаг аж тэр дээрэмчин мэдхийн нэгнийг отож хүмүүсийн дундх итгэлгүй хүмүүсийг болшруулдаг. Тэр энэ нь бол сургаалт төгс 26-аас 28-ыг уншлаа. Тэгэхээр надтай хэд хэдэн эмэгтэйчүүд ярьдаг л та хааны ижилмэн ингээд хүнтэй архинд ороод хүнтэй завхараад тэгээд гэр орноо өөр хүүхдүүд архиад явчлаа гэж хэлдэг. Тэгээд тэдгээр эмэгтэйчүүд бол үнэхээр мацаг барангуун шинэ завхаарсан ч гэсэн хамаагүй нөхөртөг бол буцаж нийлмээр байна гэж залбирч байдаг л да. Тэгээд тэр үедээ болохоор үнэхээр эзэн надад энэ зовлон одоо өгсөн ч гэдэг юм уу. Тийм учраас би одоо улам бууж өгөх ёстой. Одоо цөлийн улаалаар явж гин гэдэг юм уу. Ярьж ядах болоод их байдаг. Нэгдүгээрт нь эзэн яг тэр зовлонг танд өгөөгүй гэдгийг хэлмээр байна. Яагтвэл салгалтыг бурхан эзэс зөвшөөрдөггүй. Бурхан бол салж байгаа салгалтыг аль болох шинэ завхаарсан ч гэсэн одоо завхаарл салж болно гэсэн болохоос биш яг сал гэж бол хэлээгүй. Би энийг уучлаад бас уршигаа уцан нийлээд амьдрахаасаа гэж бурхан бол үнэхээр хүсдэг байгаа яг цаг алгаар. Тэгээд ихэвчлэн энэ тохиолдолд бол маш их эртнээс эхэлсэн байдаг л да. Нэгдүгээрт нь бол удмын хараалуудыг чөлөөлөх шаардлагатай гэж магадгүй. Яагтвэл энэ ихэвчлэн бас энэ эдгээр хүмүүс заримд нь ер нь би тусалж чаддаг илүү их хоцорч байгаа бол үнэхээр бурхнаас хоёулаа холдоод явчихсан. Тэгээд буруу завар дагаад тэгээд яг хэлсэн заврын дагуу байж чадахгүй юм бол салах тийм тохиолдол байдаг. Тэр үед маш харамсалтай байдаг. Аль нь зовдөг салсныхаа дараа баг салахгүй байсан дээр байсан байж тээ. Таны зүв байсан байна. Одоо яах вэ? Буцаж нийлж болох уу гэж ирдэг хүмүүс хүртэл байдаг байгаа. Тэгэхээр эхлээд удамдт нь юм аль талд нь ч юм уу те дандаа салж исэн. Жишээлбэл нэг гэр бүлийн хувьд бол баг гэр бүлийнх нь одоо гэр бүлийн гишүүдийн 10 хэдэнтэй ахтай хамаацаад бүгдээрээ салж исэн. Салаагүй ганцхан тохиолдол нэг хүн байсан. Тэр нь бие биесээ одоо ингээд салж ийна гэж хэлж исэн. Тэр тохиолдолд удмын хараалт таслах хэрэгтэй. Тэр үед би бол яг тэр хүнтэй хамт залбираад удмын хараалт тасалж исэн. Тэгээд яг удмын хараалт таслахад бол амархан, уг нь бол амархан. Гэхдээ зарим тохиолдолд мацаг барьж залбирах шаардлага бас заримдаа гардаг байгаа. Тухайд бол би тухайн хүнтэй хамт 3 өдөр мацаг барьж залбирч байсан. Тэгээд дараа нь юу байсан бэ гэхээр тэр анхны хайраа мартцсан хоёулаа ер нь бол гэр бүлийн салтгай шалтгаан ихэндээ их байдаггүй. Одоо үгний хамтгаа болчихсон ч юм гэдэг юм уу. Тусдаа унтдаг болцсон. Өөр хүмүүсийн асуудалтай. Тэгэл ер нь л бол гэрт ихэлсэн хичнээн одоо нэг гэрт байгаа мөртлөө бараг л хоёр гэрт одоо хоёр өөр өрөөнд амьдарч байгаа тиймэрхүү тохиолдлууд маш байдаг байсан. Тийм болохоор буцаад анхны хайраа олохын тулд тэр хоёр алтмуудыг гаргаж эхлэх хэрэгтэй байдаг. Тэгээд тэр хоёрыг холдуулж байгаа зүйл нь одоо гэр бүлийн хоёрыг холдуулж байгаа зүйл нь сүнслэг зүйл гэдэг ойлгох юм маш чухал байгаа. Тэгээд аль болох тэр сална сарна гэж хэрэлдэх хэрэглэдэ авч хаях хэрэгтэй гэсэн. Тэгээд буцаагаад нийллээ гэж бодоход бол дараачийн бас албанд бас байдаг. Тэгээд нийлсэн тохиолдлууд нь ер нь л амжилттай болж хувирдаг. Яг бол аль нь бас ингэр сургамж аваад үзэрлүү аль нь бас ойрцсон тохиолдол байдаг. Аль нь салахгүйгэн гिचсэн боловч одоо архинд орсон ажил төрөл мөнгөний асуудалтай хүүхэндсэн гэдэг. Ер нь бол нэг биш нэлээд хэдэн орлоо давцах тохиолдол маш их байдаг л да. Тийм учраас тэгээд ихнэр нь ч юм уу өглөх тэгээд янз янзын шалтгаанаас эхэлдэг л да. Тэгэхээр архины дон томдолтой хэрэг холбоотой ах юм бол тэр дон томдолтуудыг хөөх хэрэгтэй. Хоёрт явган яриа хэрүүл өгнүүдэд авч хайх хэрэгтэй. Тэгээд үнэхээр цөлийн үйлдвэрлэлээр явж гэж бодож болохгүй. Энэ бол үнэхээр зүгээр одоо гим нүглээс болж үүдсэн зовлон байгаа. Үнсэн зовлон гэсэн үг юм бол тэгэхээр энэ тохиолдолд бол эзэн үнэхээр аврахыг хүсдэг. Одоо чамайг унгааж улам доош нь ирэхээсээ илүү одоо худагт байгаа хүнийг хурдхан шал татаж гаргахыг гэж хүсдэг. Тэрсээ ойлгох хэрэгтэй. Тэгээд нөгөө талд нь бас тэр очсон одоо завхаарсан эмэгтэй гэдэг нь тэр нь ч гэсэн бас нэг тийм зүв зүвтэй хүмүүс биш ялангуяа итгэж биш хүмүүс бол одоо болж таардаг. Тэгэхээр
Энэ тохиолдолд тэр хүмүүсийг уучлаад цэвэрлээд маш хурдан эзнээс зуураад эсрэгээрээ доош унахаас илүү эзэн минь туслаач гэд энэс гарч чадахгүй нэ надад туслаач мэрэгүүхэн хайрлаач яаж залбирах вэ гэд тэгээд аль болох өөрөө чинь шүүхгүй хүмүүстэй ам залбиулах хэрэгтэй байдаг. Тэгээд хүмүүс болохоор гэр бүлийн асуудлыг болохоор ер нь л өөртөө л болохгүй байгаа штэ л гэж боддог боловч маш олон тийм сүнслэг зүйлүүд байдаг. Гэр бүл болгон ингээд нэгдвэл байхад хамгийн өвчтэй байдаг учраас гэр бүлийг салгахын тулд чөтгөр хамгийн их ажилдаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэгээд тархитал гомдомж би энэ хэлсэн үгийг хүртэл өөр үг болгож мушгингуйлж ойлгуулах хүртэл явдал байдаг. Мессежүүдийн ч гэсэн өөр болгож уншуулах явдал байдаг. Бүр ингээд улаан цай өөр одоо текст мессеж хүртэл явуулж ирсэн тийм одоо чөтгөр явуулсан тийм тохиолдлуудыг би хүртэл мэднэ. Тэгээд ямар ч байсан дайснасаа мэдээд хамтдаа нэгдвэл байхын тулд залбирах хэрэгтэй. Тэгээд эзнээс гуйх хэрэгтэй. Эзэн минь туслаач гэдэг. Эзэн бол заавал туслана. Назарын Есүс Христосийн нэрээр үнэхээр тэр гуйхч хүнд мэрэгүү ухааныг өгөөрэй эзэн минь. Тэгээд энэ бүх асуудлуудаас гэр бүлийг холдох гэж оролдож байгаа бозар нуусууч биеийг одоо Назарын Есүс нэрээр хөөн залилж эзэн минь та туслаач гэдэг хүмүүст Есүс нэрээр